Сар шинийн баярын дараа Бурхны шашинтнууд цам харах ёслол үйлддэг уламжлалтай. Цам нь буддын шашныг дэлгэрүүлэх, газар лусын эзэдийн уур хилэнг намжааж, хүн ардад учирсан гай зовлон аз цэцгэрийг арилгах шалтгааны улмаас үйлддэг шашны томоохон зан үйл юм а. Цам гадаад төрх дүүлж харах хөдөлгөөнөөр муу бүгдийг зайлуулж дотоод сэтгэлээр 10 орны Бурхны шав нарыг баясхан гүйүүлдэг учиртайг нь тиймээс шинэ оны босхон дээр сайн сайхан бүхнийг бэлэгдэн өрөөж энэхүү зан үйлийг үйлддэг учиртайжээ. Гандандар жалан татсан буюу Мандала төрийн бус байгууллагаас Монгол улсын соёлын газар аялал жуулчлалын хамтран хийж байгаа 108 цам гарах ёслол буюу шашны соёлын цэнгүүнд 2014 оны 1-р сарын 2-р сарын 13-ны өдөр асаа цэрэгт болох гэж байгаа. За энд манай Гандандар жалан татсангийн болон Монгол улсын оюутан сурагчдын хамтарсан урлагийнхны хамтарсан 108 сайхан цамын бүжиг мөн лам хооргуудын сан даллага засал лүйжин гэх мэт олон уншлага майдэр гэх ёслол хамгийн гол нь болох юм байна. За энэ майдэр гэх ёслолд маань майдрын ногоомор буюу монголчуудын хэлдгээр хэмрийн ногоомор төрүүлэн заларж монголчуудыг гарч байгаа морин жилийг хэмэрл ундаатай өгөхдгийн бэлэгдлийг бэлгшээсэн юм сайхан үйл явдал болох юм байна. Жил бүр тавьдаг цамын ёслол нь хүн төрөлхтөнд сургамж хайрлсан утга бүхий өөр найруулгатай тавигддаг. Энэ удаа хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаар л эргээд хэрхэн гамшиг үзүүлж байгааг үлгэр домгоор сэтгүүлэн харуулж лувс авдаг байгаль дэлхийг аргадан бугаар харуулахыг зорьсон байна. Цам нь ад хорлол гай барцад муу мухаа бүхнийг даран сөнөөх зорилготой нууц тайвны ясанд тулгуурлажээ. Хөдөлгөөн бүр нь муу ёрыг дарах хөөн зайлуулах номын үйлдэл юм байна. Тим үйлдэл хийснээр тийм муу зүйлийн хорлолыг дарна гэх мэт хүн гүнзгий утга агуулгатай байдаг байна. Хамгийн гол нь хүний сэтгэл баруун, уур мөнхөд тачаангүй дуран хорийг дарна гүйж элдв зүйлийн гайгаас ангижруулах урдс шидтэй Бурхны шашны хатуу үйлээ гэж хэлсэн байдаг байна.